Өнөөдрийн хичээлээр бид IELTS speaking ein describing a place or building. сэдвийн хүрээнд газар болон барилгыг үр дүнтэй дүрслэхэд шаардлагатай дайвар болон тэмдэг нэрсийг хэрхэн ашиглахыг наривчлан судална. Энэ хичээл нь таны Lexical resource IG. сайжруулж 7.5 онооны шаардлагыг хангах дадал олгох зорилготой. Газар болон барилгыг дүрслэхэд бидний ашиглах эхний үгсийн сан бол тэмдэг нэрс. Эдгээр нь тухайн зүйлийн гаднах төрх байдлыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Жишээлбэл Majestic. буюу сүрлэг, гайхамшигтай гэдэг үг нь том, сэтгэл хөдлөм зүйлийг дүрслэхэд тохиромжтой бөгөөд таны хариултыг баяжуулахад туслана. Дараагийнх нь Quai. ант буюу хуучны өвөрмөц гэсэн утгатай. Энэ нь ихэвчлэн жижиг, тааламжтай, хуучны хэв маягийг илэрхийлэхэд хэрэглэгддэг. Харин Dilapidated. хэмээх үг нь эвдэрч сүйдсэн, хуучирсан гэсэн сөрөг утгатай бөгөөд таны үгсийн санд баяжуулахад чухал үг болно. Эцэст нь Contemporary. буюу орчин үеийн гэсэн тэмдэг нэр нь шин загвар, шийдлийг илэрхийлэхэд тохиромжтой юм. Одоо бид дүрслэлийг илүү баялаг, гүн утгатай болгох дайвар үгсийг авч үзье. Эдгээр дайвар үгс нь тэмдэг нэрсийг тодтогч, илэрхийлэхийг хүссэн утгыг улам тодтогно. Breathtakingly. Гэдэгн амьсгал дарам, гайхмаар гэсэн утгатай бөгөөд хэтэрхий сайхан зүйлийг дүрслэхэд хэрэглэгдэг. Энэ нь таны хариултыг Lexical resource IN. хувьд өндөр оноонд хүргэх чухал үг юм. Remarkably. Энэ гайхалтай нь үнэхээр гэсэн утгатай бөгөөд ямар нэгэн зүйлийн онцгой байдлыг тодтоход ашигладаг. Сөрөг утга илэрхийлэхтэй. Sadly. Буюу харамсалтай нь гэдэг үгийг хэрэглэдэг бөгөөд энэ нь таны ярианд илүү гүн утга нэмнэ. Харин Strategically. энэ стратегийн хувьд гэсэн утгатай бөгөөд байршил эсвэл зохион байгуулалтыг тодорхойлоход ашигладаг юм. Одоо бид дайвар үг болон тэмдэг нэрсийг хослуулан хэрхэн илүү нарийн дүрслэл үүсгэхийг судлая. Энэ бүтц нь Adverb. буюу дайвар үг нь Adjective. буюу тэмдэг нэрээ тодтогч, илэрхийлэх утгыг улам тодтогно. Architecturally stunning. Гэдэг нь архитектурын хувьд гайхалтай гэсэн утгатай бөгөөд таны дүрслэлийг мэргэжлийн түвшинд хүргэнэ. Historically significant. Энэ түүхийн хувьд ач холбогдолтой гэсэн утгатай бөгөөд тухайн газрын түүхэн утгыг онцлно. Aesthetically pleasing. Энэ гоо зүйн хувьд тааламжтай гэсэн утгатай бөгөөд тухайн зүйлийн үзмжийг тодтоход ашигладаг. Эдгээр хослууд нь таны Lexical resource IG. илт сайжруулж 7.5 онооны шаардлагыг хангахад туслана. Одоо бид IELTS speaking ein. ярианда хэрхэн илүү өндөр оноо авах вэ гэдэгт анхаарая. Нэг жишээ авч үзье. The building is old and nice. Энэ бол Band. 6.1 орчмын хариулт. Учир нь Old. болон Nice. гэдэг нь хит ерөнхий энгийн үгс юм. Харин The architecture is remarkably traditional, offering a qui-a ант charm that is exceptionally rare in modern urban landscapes. гэдэг нь Band. 8.1 хариулт. Энэ жишээнд Remarkably traditional. Qui. ант Charm. Exceptionally rare. зэрэг илүү нарийн тодорхой тэмдэг нэр дайвар үгийн хослолуудыг ашигласан. Lexical resource IIG. Илт сайжруулж таны яриаг илүү баялаг болгоно. Зөвхөн энгийн тэмдэг нэр ашиглахаас илүү дайвар үгсийг тэмдэг нэрстэй хослуулан хэрэглэх нь таныг илүү өндөр түвшинд дүрсэлж чаддаг болохыг харуулдаг. Одоо бид дүрслэхэд ашигласан дайвар болон тэмдэг нэрсийг багтаасан харилцан яриаг сонсож хэрхэн бодит амьдрал дээр хэрэглэгддгийг харъя. Анна Батболд 2 үндэсний музейн талаар ярилцах болно. Анна эхлээд Have you ever visited the National Museum? It's architecturally magnificent. гэж асууж байна. Энд Architecturally magnificent. буюу архитектурын хувьд сүрлэг гэж дүрсэлсэн байна. Батболд I was particularly struck by its historically rich exhibits. The entire experience was profoundly immersive. гэж хариулсан байна. Historically rich. Болон Profoundly immersive. гэсэн хослолууд нь түүний Lexical resource IIG. харуулж байна. Ан дотор засал гоо зүйн талаар
thoughtfully arranged, болон aesthetically pleasing, гэж нэмж хэлсэн бол Батбол байршлын талаар strategically located, гэж онцолсон байна. Энэ ярианаас та эдгээр үгсийг хэрхэн байгалийн маягаар хэрэглэж болохыг харж болно. Одоо бид үтсэн сэдвээ батгах дасгал хий. the ancient temple was Зот preserved, despite centuries of exposure to the elements. энэ өгүүлбэрийн хоосон зайг нөхөх хамгийн тохиромжтой дайвар үгийг олно уу? Сонголтууд нь Sadly, remarkably, breathtakingly. Айнтли. Бодож үзээрэй. Зөв хариулт бол Remarkably, юм. Учир нь эртний сүм 100 жилийн турш байгалийн нөлөөнд өртсөн хэдий ч гайхалтай нь маш сайн хадгалагдсан байгааг энэ үг хамгийн оновчтой илэрхийлдэг. remarkably, Энэ гайхалтай нь үнэхээр гэсэн утгатай бөгөөд энэ контекстэд төгс зохицдог. Газар болон барилгыг дүрслэхэд орон зайн өгтөр үгсийг зөв ашиглах нь маш чухал. Энгийн next to, эсвэл in, гэсэн үгсийн оронд бид илүү нарийн утгатай үгсийг ашиглаж болно. Жишээ нь situated adjacent, гэдэг нь зэрэгэлдээ орших гэсэн утгатай. Энэ нь таны ярианд академик өнгө аяс нэм. nestled among, Гэдэг хэллэг нь дунд нь бүүвэлэгдсэн мэт байрлах гэсэн утгатай бөгөөд ихэвчлэн байгалийн үзэсгэлэнт газартай холбогдуулан хэрэглэдэг. Энэ нь таны яриаг илүү яруу болгоно. Харин overlooking, гэдгэн дээрээс харах, хянах гэсэн утгатай бөгөөд тухайн барилгын байршлын давуу талыг илэрхийлэхэд тохиромжтой юм. Эдгээр орон зайн өгтөр үгс нь таны lexical resource IIG, өндөр түвшинд аваачиж band, 7.5 оноонд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдрийн хичээлээр бид газар болон барилгыг дүрслэхэд шаардлагатай дайвар болон тэмдэг нэрсийг мөн орон зайн өгтөр үгсийг хэрхэн зөв үр дүнтэй ашиглах талаар судалж, IELTS sign lexical resource, шалгуурт өндөр оноо авах дадлыг эзэмшлээ. Эдгээр үгс бүтцийг байнга дасгал хийж яриандаа идэвхтэй хэрэглээрэй. Баяртай.